Улиастай сум. Улиастай хот нь нэн эртний их түүхтэй бөгөөд 1992 оны засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөлтөөр Улиастай сум хэмээх засаг захиргааны зохион байгуулалтад шилжин эдүүгээс сум хэмээх засаг захиргааны зохион байгуулалтаар оршиж байна. Улиастай хотын орчмын энэ бүс нутагт хүрэл зэвсгийн үеэс хүн оршин амьдарч байсныг бадтай илтгэх баримт бий. Энэ үеийн дурсгал болох дөрвөлжин булш, хадны зураг, буган хөшөөний соёл Улиастай хот орчмоос илэрсэн билээ. Улиастай хотын ойр хөшөөтийн ам, өндөр толгой зэрэг газар орших дөрвөлжин булшны соёл, Баазын колонхийн ард орших хадны сэлмэл зураг, ногоон хашаа, өргөний арын цанын базад орших буган чулан хөшөө, өндөр толгой, хөшөөд, загастай зэрэг газар орших хэрэгсүүрийн соёл, ямаан усны дурсгал зэрэг бий. Харин Улиастайд хот байгуулан суурин амьдралыг зохицоож ирсэн нь Хүннү гүрний үед хамаарна. Энэ тухай өмнө нь бичиж байсан билээ. Хятадын түүхч Сима Цяны бичсэн Түүхэн тэмдэглэл хэмээх хятад хэлээр бичигдсэн сурвалжид Жаосин хэмээх хотын тухай хоёр мэдээ гарч байна. Эхний мэдээ нь манай эртний өмнөх 123 онд дагаар орсон Жао хэмээх ноён зориулан Хүннү нар Жаньян уулын хавьд хот байгуулсан хэмээх юм. Харин нөгөө нэг мэдээ нь Жаосын ноён манай эртний өмнөх 110 онд таалал болоход тус хотод Хүннү гүрний шаниу сууж байгаад манай эртний өмнөх 90 онд Хятадаас умрыг дайлах их зэрэг мордсдыг сонсоод хүн дачаа бараага Чигүчүкү голын чигт умар зүг явуулж байсан хэмээх мэдээ юм. Энэ мэдээ Жаньян уул бол хангаа уул мөн болохыг батлах чухал баримт болж өгч байгаа юм. Хангаа уулын ар бид орших чигстэй голын эртний нэр нь Чигүчүкү бололтой. Хүннү гүрний үед Чигүчүкү хэмээх нэрлэгдэж байсан бол түүнээс хойш бараг 1700 жилийн дараа буюу 18 дугаар зууны сүүл үед бичигдсэн Манжин төрийн түүхийн зохиол Илтгэл шаштрт Чигүсүн хэмээн гарна. Мөн 1841 онд халахын түүхч Галдан туслагчийн бичсэн Эрдэнийн эрх зохиолд Чүгүрсүн гэж гардаг. Эндээс харахад Улиастай дахь эртний хотод сууж байсан Хүннүгийн шаниу чигстэй голыг өгсүүлэн умар зүг хүн дачаагаа явуулсан болох нь тодорхой. Энд дан ганц Жао овогтын ордноос гадна Хүннүгийн хааны ордон бас барилга байсан гэж академич Перле бичжээ. Түүнчлэн манай эртний өмнөх 90 онд Хятадын хан улсын Уди хаан Хүннү гүрнийг бут зохиор шидэж Лигуанли жанжинд 70 мянган морьт цэрэг, 100 мянган явган цэрэг захируулан умар зүг 3 зам хуваан давшуулжээ. Хүннүгийн шин шаниу хулуугууч хан улсын довтлогоог сөрөн зогсохоор улс гүрнийхээ өнцөг болон бүрээс цэрэг татан цуглуулж дайнд бэлджээ. Хятадын цэрэг амжилт олсонгүй. Хүннү нар цохигдоод ухран зугтжээ. Энэ үед Лигуанлигийн гэр бүл хараал хийсэн хэрэгт холбогдсон баригдаад цаазаар ахуулах болж байгаа тухай мэдээ жанжны цэргийн хороонд хурж иржээ. Үүний улмаас Лигуанли өөрөө ч бас алагдах, цөлөгдөх мэтийн хүн ялт холбогдсон шийтгүүлэх болсон учраас Хүннү нарыг бут зохин гавья байгуулах замаар ялаас мултрахын тулд туул голын орчим Лигуанли бүх зэрэгээ хөдөлгөн Хүннүгийн 20 мянган цэрэгтэй байлдаж давуу хүчээр ялж ухраасан байна. Цааш давшин Янжаншан буюу хангаан нуруунд хурж очтол түүний цэргийн жанжид Лигуанлиг барьж хааны ордонд хүргүүлэхээр шийдсэн байдаг. Ингэснээр энэ удаагийн довтлохоо бүдлгүүтжээ. Хятадын их зэрэг хангаан уулын зүг зүгээр нэг давшаагүй гэдэг нь мэдээж. Хүннүгийн чухал түшиц газрын нэг тул ийхүү довтлохыг хичээсэн байж таарна. Энэ мэдээ Монгол орны баруун бүс нутагт Хүннүгийн нэгэн хот байж тэр нь цэрэг, улс төр, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой газар байсан болохыг илтгэж байна. Түүнчлэн археологч шинжлэх ухааны гавьяал зүтгэлтэн доктор профессор Эрдэнэбаатар хангаан дурууны баруун бие Завхан аймгийн Эрдэнэ хайрхан Цэцэн ул сумдын нутгийн зааг гол мод хэмээх газар Хүннүгийн язгууртны булш байх магадлал тун өндөр болох тухай өгүүлсэн ч бий. Археологч Мөнх дэлгэр нарын тэргүүлэн 2022 оны 100 хийгдсэн Ямаан усан дах Хүннүгийн язгууртны булшны малтлага мөн адил энэхүү судалгаанд дэмжлэг болох үс судалгаа хийсэн билээ. Монгол нутгаар төвлөрөн төр улсаа байгуулж асан Сямби улсын Өсүүн аймгийн толгойлогчийн Чишан хэмээх орд хангаа уулын хавьд байж чухам яг хаан байсан ямархуу хот болох нь тодорхой бус. Монгол нутагт төр улсаа байгуулж асан Түрэг улсын үед хамаарах түүхийн дурсгал Улиастай хотын орчим нэлээдгүй бий. Археологч доктор Инхтор нарын судалгаагаар уйгурын үеийн Фүтүчэн хэмээх суурин өнөөгийн Улиастайд байсан нь тогтоогджээ. Монгол нутгаар аялан 1225 онд Чингис хаантай уулзсан Хятадын бомбын суртлын лам Чанчун хангаа уулын ар бид орших Улиас хэмээх нэртэй нэгэн хотын үлдэгдлээр дайрсан тухайга бичин үлдээсэн тэмдэглэлээс тодорхой мэдэж болно. Тэрхүү тэмдэглэлд Монголын баруун нутаг хангаа уулын хавцаа нэгэн эртний үлдэгдэл хот байх нь Улиас хэмээх нэрийд муй. Хотоос баруун урагш 20 гаруй газар элсэн анхан буй. Улиас хот орчмоос урагш 5-6 өдрийн газар нэгэн цас дуулын ард Чангай балгас байна гэжээ. Энд гарч буй хангаа уулын ар бие түүнээс аргаш элсэн манхан хэмээх нь Монгол хэлсний зүүн биеийг хэлсэн байж магадгүй хэмээн доктор Гэрэл Бадрах бичжээ. Мөн энд гарч буй Чангай балгас нь одоогийн Говь Алтай аймгийн Таашир сумын нутаг, Завхан голын өмнөд иргэдээр буй Тариалангийн үлдэц бүхий тойр, застуул, хасаг жаргалант уул болно. Чанчун бомб юуны учир тэрхүү Улиас нэртэй эртний үлдэгдэл хотоор дайран гарах болов.
Мөн түүгээр баримжаалан тэр бус нутгийн байдлыг тодорхойлон бичив гэдэг нь бас сонин. Бидний санахад Монголын төв нутгаас баруун бүс нутагт зорчход заавал дайран өнгөрөх нэгэн суурин нь улиас суурин байж. Тэр газар хэсэг зур үдлэн замын тэмдэглэл бичсэн учраас тэрхүү газраар баримжаалсан хэрэг гэж үзнэ. Чанчун бомбын тэмдэглэлийг үндэслэвэл өнөөгийн Улаастай хотын их усвэр их л эртвэж тавигдж, харин 1733 онд Манжнарын Улаастай хотын очим түүнийг түшиглэн чигстэй Улаастай хоёр голын завсар Сангийн хотыг үүсгэсэн болох нь мэдэгдэж байна. Нөгөөтэйгөр 1225 онд Чанчун бомб Улаас нэртэй хотын үлдэгдэл гэж бичснээс харахад нилээд эрт үүсгэгдсэн болох нь илхэн. Ингээд ил бүс нутагт холбогдох хот суурны талаарх судалгааг сөхөн үзвэл дараах хэдэн баримт илэрч байна. Энэ мэдээнээс хойш буюу 13 дугаар зууны дунд үеэс 16 дугаар зууны сүүл үе хүртэлх түүхийн судалгаанд Хангаа уулын ар бие, чигстэй голын сав газар хот суурин байсан тухай мэдээ одоогийн байдлаар тааралдахгүй байна. Батмөх Даян хааны отхон хөвүүн Гэрсэнз Жалаарын хунтайж түүний 7 хөвгүүний ахмад нь болох Ашахайн орд өргөө Хангаа ууланд байсан нь тодорхой мэдэгдэнэ. Чухам хаан байсныг тодорхойлоход бэрхтээ. Гэвч хожмын үйл явдлаас харахад өнөөгийн Улаастай хотын ойр орчин байсан болов. Ашхайн Ахмад хөвгүүн баян дараа түүний хөвгүүн Лайхур хан цол хүртсэн анхны засагт хаан юм. Түүний удмын засагт хангуудын өргөө нь мөн л Хангаа уулын ар бийд байж. Илтгэл шаштерт үүнтэй холбоотой хоёр мэдээ байна. Эхнийх нь 1689 онд ойрдын гадан бошигт халахад довтлон орохдоо Хангаа уулын газар хүрсний дараа засагт хан Цэнгүн жав, Сартуул Цэцэн засаг, Саран ахаанаар Харьяат аймгийг аван Өмнөд Монголын Урууд аймгийн нутгийн захад орсон мэдээ бий. Харин нөгөө нь Галдангийн тэмцэл дарагдсны дараа 1696 онд уул нутагтаа ирж Хангаан ууланд өргөөлөх үед тус өргөөтэй холбоотойгоор Чигисүүн хэмээх голын нэр гарч буй. Энэ хоёр мэдээг харгуулan үзвэл засагт хангууд өргөөгөө Улаас нэрт эртний суурин газрын орчин байгуулж түүгээр төвлөрч байсан нь мэдэгдэж байгаа юм. Харин 1725 оны үед засагт ханд харьяалагдж байсан Хангаан уулын ар бие, чигстэй голын сав газар шин тутам байгуулагдсан Сайн Ноён аймгийн нутагт багтах болж, харин засагт хааны орд өргөө өнөөгийн Говь Алтай аймгийн нутагт тайшны газар шилжжээ. Улаастай суурин газрыг түшиглэн 1733 онд Сангийн хотыг байгуулсан нь Монгол орны баруун бүс нутагтах суурин газар өргөжин тэлж улмаар Томхон хот болох эхлэл нь бий болсон юм. Улаастай суурин Сангийн хот хоёрыг эртнээс салган бичсээр ирсэн. Суурингийн Маймачин одоогийн Улаастай хотын төвийн хэсэг. Сангийн хот нь хоёр голын хооронд орших бэхлэлт цайз одоо хоёр голын хооронд туйрнал үлдсэн. Улаастай дахь эртний суурин газрыг түшиглэн Манжчин улсын эрх баригчид Сангийн хотыг байгуулсан нь Улаастай хотын түүхэн үргийг өндөрт өргөв. Мөн Манжнаар Улаастай суурин газрыг түшиглэн Сангийн хотыг байгуулах болсон нь тэр үеийн түүхэн байдалтай шууд холбоотой. Улаастай газар нэн эртнээс нааш суурин газар байсан он цагийн уртад шалгарсан бүс нутаг болохын дээр хориглолт хамгаалалт хийхэд байгалийн нөхцөл нь тун тохиромжтой. Баруун ба баруун хойд зүг, Улаан гом, Тэс гол, Өмнөд Тайшир, Хүнгүй, Завхан голуудыг дайран өнгөрөх 3 чиглэлийн замын аль алинаар нь нэвтэрч болох геополитикийн хувьд ч худалдаа арилжаа, засаг захиргааны төвлөрлийн хувьд ч ашигтай байрлалыг бодож Сангийн хотоо байгуулжээ. Академич Нацаг Дорж Бээр чухам юуны учраа халахын баруун бүс нутагт Сангийн хотыг байгуулах болсон тухайд монголчууд Чин улсад дагаал орохыг хамгийн ихээр эсэргүүцэж байсан нь засагт хааныхан байсан. Нөгөөтэйгүр ойрдын хилд ойрхон байсан нь тэднийг хянаж цагдаж байх дарангуй цэрэг бүхий гатуу хяналттай суурин байгуулахыг зайлшгүй шаардсан гэжээ. Найралт Төв хааны 11-р он нийтийн тооллын 1733 оны хавар Итечин ван Сябав Улаастай газар Сангийн хотыг байгуулахыг гуйн айлтгсан бичгтээ Улаастай газар Сангийн хотыг байгуулах тухайга тодорхой дурдан бичиж түүнийг нь Манжийн Найралт Төв хаан энэхүү айлтгалын цэргийн хэргийн шийдэгч сайдын зөвлөлөөр хилцүүлээд 1733 оны 100 бэлгийн тооллын 4 сарын цагаан бичин өдөр цөм гуйсан ёсоор болсугаа гэсэн зарлиг буулгажээ. Энэ айлтгал ба зарлиг ёсоор 1733 онд Улаастай суурин түшиглэн Сангийн хотыг байгуулжээ. Улаастай суурин түшиглэн Сангийн хотыг байгуулсны дараа түүний улс төр нийгмийн аш холбогдол жил ирэх бүр нэмэгдэж улмаар Монголын баруун бүс нутгийн нэгэн томоохон хот болтлоо хөгжиж чадсан байна. Тиймээс 1755 онд Сайн Ноён Цэнгүн жав өөрийн захирч байсан цэргийн хүрээг Тамирын сав газраас Улаастайд нүүлэх нь цагийн байдалд тун цохимжтой хэмээн мэдүүлж түүнийг нь Манжийн тэнгэр тэтгэсэн хаан ёсоор болгож байлаа. Тусангийн хот нь Манжийн хязгаар дахныг тогтоогч зүүн замын цэргийн захирагч анжны газар орших эрх үүргийн хувьд тун өндөр аш холбогдол бүхий газар болж хувирав. Сангийн хотыг 1733 онд чигстэй Улаастай хоёр голын хооронд хуучин хотын туйран нэгэхэн хэсэгт барьжээ. Анх байгуулахдаа 11350 цэргийн хүчээр цэргийн бэхлэлт цайзыг дөрвөлжин шавар хэрэм, усан хамгаалтын шуудуу бүхий байгууламжтайгаар богино хугацаанд барив. Галдан туслагчийн эрдний эрхийн мэдээнээс харахад хэрмийн өндөр нь 3 м, өргөн нь 1.5 м, эргэн тойрноороо 1.5 км хэмжээтэй. Өмнө, баруун, зүүн 3 этгээдэд хаалгатай. Хэрмийн гадны хамгаалтын усан суг нь 3 м өргөн, 4 м орчим хүн бөгөөд хэрмнээсээ 10 м орчим зайтай.
Усан хамгаалтын гарц нь өмнөд хаалга дээр байжээ. Харин дотор талдаа хоёр морийн гудамтай. Хэрмийн баруун хойд талд алдарт Батгүн шорон, зүүн өмнө итгэдэд нь Улаастан амбан жанжны яам, түүний байр сууз, баруун талд нь Монгол журган, дориг, журганы байр сууз, зүүн хойд талд нь боомны пүүс, хэрмийн голд гисэр сүмийг цогцлоожээ. Гисэр сүм нь гоёмсыг хийж загвартай, баганд бүрийг луу ороолгож, тод өнгийн будгаар ялган будсан байжээ. Улаастай хотыг Манж хятадын эрх баригчдаас 1912 оны 1-р сарын 13-ны өдөр чөлөөлж, амбан сайдыг хөөн гаргасны дараа сангийн хотыг Монгол сайд түвшинд хүлээн авсны дараа тэнд байгаа зүйлсийг бүртгэн авчээ. Тус баримтад өгүүлснээр дотоод яамны хашаа 1, байшин 8, тасалгаа 18 байв. Жанжин яамны хашаа 1, байшин 16, тасалгаа 43, пин 6 байсан. Манж амбаны яамны хашаа 1, байшин 6, тасалгаа 20, 1 пин. Эдгээр дөрвөн байшингийн дотор байсан сав хэрэглэл ширээ шургуулга 30, урт богино бандан 60, сандал ширээ 10, хуучин олбог 10, гудас 5, төмөр зуух 10, бүтэн тоогоо 4, галын хааж 4, зис гуйлан тунхуу 6, чулуун янтай 10, ханзны өнгөтөд ивсгэр 8, туужуу шүүр 10, авдар 10 зэрэг олон зүйлийн эд үлгийг бүртгэсэн баримт байдаг. Улмаар 1911 оны хувьсгалын дараа сангийн хотод Улаастан сайдын газар нүүн ирж төхөнсөн бөгөөд 1920 он хүртэл нэг хэсэг тэндээ үйл ажиллагаагаа явуулж байгаад аажмаар Маймачин буюу одоогийн Улаастан төвийн хэсэгт шилжин иржээ. Ингэснээр сангийн хот он цагийн уртад мартагдахад хүрч өдгөө хэрэмний үлдэгдэл шорон далн нь өн эртний үүх түүхийг өгүүлэн орших ажээ. Улаастай хот нь Манжин иргэшээлийн үе 1991-с 1911 оны үед Ар Монголын улс төрийн төв байсан. Мөн тэр дагуу сангийн хотыг байгуулсан зэрэг нь Улаастай хотын нийгэм түүхийн үүргийг өндөр өргөж засаг захиргааны байгууллагууд бий болжээ. 20 дугаар зууны 1931 он хүртэл Улаастай хотод дараах засаг захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үүнд юуны төрүн сангийн хотод байрлах Улаастан жанжны газрыг дурдах хэрэгтэй. Мөнхөө жанжны газар шууд хариалагдах халахын 4 аймгийн жасаа, нэлээд хожуу байгуулагдсан Оросын консулын газар, 1904 онд байгуулагдсан Гайлын хороо, 1912 оны 1 сард Улаастайг чөлөөсний дараа байгуулагдсан Улаастан сайдын газар, 1925 оны 12 сард байгуулагдсан Улаастан хотын захиргаа, 1929 онд нүүн ирж төвлөрсөн Хантайшир уулын аймгийн яам зэрэг болно. 1912 оны 1-р сарын 13-нд Улаастай хотыг Манжин эрх баригчдад чөлөөсний дараа Богдхаант Монгол улсын засгийн газраас чин ач засаг, төрийн жүнван, гончиг дамбыг Улаастан жинхэнэ сайдад томилсон байна. Тэрээр 1912-оос 1915 оны хооронд тус албыг хашжээ. Улаастан хэргийг хамааран шийтгэх түшмэл буюу Богдхаант Монгол улсын засгийн газрын төлөөний түшмэлээр тухайн үед сангийн яамны дэс түшмэлээр ажиллаж байсан Засагтхан аймгийн Сартул цэцэн засаг, төрийн чинван, Жалчин гомц хэдинг томилов. Улаастан сайдын газар хуучин сангийн хотод нүүн ирж, данс бүртгэл хийн цэгцэлж, тус хотод дөхнөн үйл ажиллагаагаа явуулах болов. 1915 онд Сайн Ноён аймгийн Ёст засаг чөлтөм томилогдсон ирж, 1921 оны 4-р сар хүртэл ажиллав. Тэрээр Улаастай хотоос Хятадын гэмэн цэргийг эвэн хилцээрээр гаргах, цагаан цэргийн хяналтыг үл хүлээн зөвшөөрөх гэх зэрэг үйл хэрэг явуулж байла. Дүүнийг Исаул Вандановын гарт таал болсны хойно Ардын засгийн газраас 1921 оны 10-р сард Дэлэг хотогт Жамсран жовыг Улаастан сайдаар томилсон байна. Тэрээр 1922 оны 2-р сар хүртэл ажиллажээ. Түүнийхөө дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Лам жов 1922 оны 2-р сараас 1925 он хүртэл ажиллав. Анх дугаар үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу 1925 онд Улаастан сайдын газрыг татан буулгаж Улаастай хотын захиргааг байгуулжээ. 1926 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаастай хотын эрх баригчид Монгол Ардын хувьсгал намын төв хорооны зохион байгуулах зөвлөлд хотын нэрийг өөрчлөх тухай хүсэлт гаргаснаар Улаастай хотын нэрийг хальж Жавхлан хот хэмээн нэрлэх болов. Цэцэрлэг Мандал уулын аймгийн Отгон тэнгэр уулын хошууг 1929 онд Хантайшир уулын аймагт шилжүүлэхэд тус хошууны нутагт орших Улаастай хот мөн тус аймагт шилжин ирсэн юм. Ингэснээр яг 204 жилийн дараа Отгон тэнгэр хайрхан уулын ар бие чигстэй богдын голын эрэг хөвөндөх Улаастай хот Хантайшир уулын аймагт иргэн ирэв. Нэгэнт билээхэн том хот тус аймагт шилжин ирсэн тул эрх баригчдын зүгээс тус хотод сууршхан зүйтэй хэмээн үзэхэд хүргэж улмаар Хантайшир уулын аймгийн яам Улаастай хотод нүүн ирж төвлөрчээ. Ийхүү Жавхлан хот аймгийн бүрэлдэхүүн сумдын газар зүйн болоод улс төрийн төв зарим харилцааны зангилаа газар босно нь хотын дэд бүтцийн хөгжилд ахиж гаргасан төдийгүй дэд бүтцийн тулгуур нь болсон юм. Засаг захиргааны 1931 оны өөрчлөлтөөр Жавхлан хот Завхан аймгийн нийгэм улс төрийн төв болон төлөвшжээ. Татан богдсон хуучин аймаг гошуудын захиргааны контор сууз, бичгийн хэрэглэл, хөдлөх, үд хөдлөх хөрөнгийг дансалж, шинэ байгуулагдсан аймаг сумын захиргаа сургууль зэрэгт олгох буюу улсын санд хураан авсан бөгөөд энэ нь хуучин улс төр нийгмийн боловсон хүчин, барилга байгууламж зэргийг ашигласан нь өмнөх нийгмийн бүтээн байгуулалтын бааз суурьдад түшгэлж, залгам чанартайгаар хөгжсөний гэрчлэл зогсохгүй аль цаг үед Улаастай хот нь улс төр нийгмийн төв болон хөгжиж ирсний илэрлэл юм.
Улаастай хотын захиргаанаас энгийн хүмүүстэй гэрээхэн 1931-с 1940 оны үед цаг уурын станц, нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс, үйлдвэрийн холбоо, хүн эмнэлэг, баг сургуулийн зэрэг хэд хэдэн барилгыг хотын төвийн аль чөлөөтэй талбайг ашиглан барив. 1940-с 1960 оны үед аймгийн намын хор, гүйцэтгэх захиргаа, соёлын ордон, 10 жилийн сургууль, төв дэлгүүр, үйлдвэрчний эвлэлийн барилга, орон нутгийг судлах музей зэрэг барилгуудыг өмнөхөөс арай өөр шийдэлтэйгээр нэгээс хоёр давхар чимэглэлийн хувьд дэвшилтэд маягаар барьсан байна. Улаастай хотод 1960 онд барилга угсралтын контор байгуулагдсанаар зөв толгойд улсын тусламжтайгаар нийтийн орон сууц, соёл үйлчилгээ, олон нийт, төр захиргааны олон 10 барилгууд баригдсан байна. Тодорхойлбол 10 жилийн сургууль, худалдааны сургууль, номын сан, театр, холбоо, 36, 60 айлын орон сууц, яашил, цэцэрлэг зэргийг дурдж болох юм. Энэ үеийн барилгууд нь шийдлийн хувьд ихэвчлэн 3-4 давхар суурь өнгөтэй, энгийн дүрс хэмжээндээ тулгуурласан Орос, баруун Европын уран барилгын чиглэлээр баригдсан нь харагддаг. 1961 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Жавхлан хотыг Улаастай хот хэмээн сэргээн нэрлэв. Ингэснээр Улаастай хотын хуучны нэр сэргэж, баруун бүсийн тулгуур төв болон хөгжиж эхэлсэн байна. Улаастай сум нь Хангай нурууны өндөр улсын бүс нутагт оршино. Сумын газар нутаг нь далайн төвчнөөс нэлээд өндөрт өргөгдсөн уур амьсгалын хувьд их газрын эрсдэс уур амьсгалтай. Зундаа 40 хэм хүртэл дулаарч, өвөлдөө 40 хэм хүртэл хүйтрэх нь бий. Жилд унах хурд үндэсний хэмжээ 150-аас 200 мм бүхий энэ бүс нутаг хөрсний хувьд үржиж хэмд хар хүрэн, өндөр уулын бүсийн хар хүрэн хөрстэй тооцогдно. Тус сумын нутагт баян улаан, өндөр толгой, товцог хайрхан, жинс тайрхан зэрэг уул нурууд, богдын гол, чигстэй гол зэрэг голтой. Ургамалжилтын хувьд аг, таан, тэмээн сүүл, дэгд, юмдүүжин, мэхээр, гишүүн, азарган, алтангааг нур, ванчин гарав, вансэмбрүү, цэн, таван салаа, арц зэрэг өв сургамал, торшлоо, үхрийн нүд, чоны хил, гишүүн зэрэг жимс, шинэс, бургас, боролзгон, тавилган зэрэг мод бутлаг ургамалтай. Буг, согоо, борг өрөөс, чон, үнэг, хярс, таравга, зурам, туулай, чандаг зэрэг хээрийн ан амтан, хун, галуу, нугас, ангир, тогруу, тоодог, тас, бүргэд, уйл, тагтаа, тоншуул, боршуу, хөхөө, сар, шаршуу зэрэг шуудтай. Ашигт малтмалын тухайд төмрийн хүдэр, зис, марганц, жонш, болор, боржин, шохон чулуу зэргийг дурдж болох юм. Мөн сумын нутагт буган хөшөө, хэрэгсүр, түргийн үеийн хүн чулуун хөшөө, хадны зураг, бичээс хөшөө зэрэг түүхийн тусгал зүйлс бий. Эдүгэ тус сум нь Алдрахаан сумын нутаг дэвсгэрийн дунд, Завхан аймгийн нутгийн өмнөд хэсэгт, Хангай нурууны салбар уус дунд оршино. 2022 оны жилийн эцсийн судалгаагаар нийт 103,000 км² нутагтай Жинст, Жаргаланд, Чигстэй, Богдын гол, Довцог, Үлзийд гэсэн 6 баг, 4,770 өрх, 16,507 хүн ам, 121,6 мянган толгой малтай. Улаастай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар саран цэцэг, Улаастай сумын засаг дарга бөгөөд хотын захирагчаар Наран Батнаар ажиллаж байна.